Боловсрол танин мэдхүүн шинжлэх ухаан Хүмүн чанал үзүүлж байна. Үзэг сонсогч та бүхэндээ өнөөдөр спортын ертөнцөөр нэгэн сонирхолтой спортын төлөөлөл болсон зочныгоо зочин амиртаа урьдсан байна. Ингээд олон улсын хэмжээний мастер Наран Туяа ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд баярлаа. За, өнөөдөр бид сонсогч үзэгчтэйгээ бильярдын спортоор аялуулнаа. За, Наран Туяагийн хувьд ер нь анх яагаад энэ спортоор хичээлэх болсон талаар яриагаа эхлүүл зүгээр ах. За, ерөнхийдөө 2006 оноос яг бильярдын спортыг тоглож одоо тэмцээн оролцоонд оролцож эхэлсэн. За, тэгээд түүнээс хойш бараг 18 9 жил тоглосон байна уу. Тий. Тэгээд одоо л яг мэрэгжлийн тамирчнаар хичээллээд одоо тэмцээн оролцоонд оролцоод гадаа дотоодоор явж байгаа. Яагаад заавал энэ спортыг сонгосон юм? Өөр маш олон спортын төрөл байна шүү дээ. Тэр дундаа эмэгтэй хүний хувьд бас сонирн байж магадгүй. Тэгээ ер нь бол багадаа нэлээ хөдөлгөөн төвхтэйсэн л да. Ер нь тэгэл барилтал барилчин дээ. Ноцолдод чинь тэгэл зодтолтол чинь. Тэгээ эхлээд жудоогоор ер нь явах санаатай байсан. Манай 10 жилийн багш ер нь яг биеийн тэмрийн багш маань жудо суурьтай тийм хүн байсан. Тэгээд айгуу тийм энэ их хөдөлгөөнтэй жудоогоор явуулъя гэж тэгж жагаад нэг аварт ороод тэгээд одоо гимтэл аваад одоо тийм жудо болохгүй байна гэх. Тэгээд за тэгвэл боксоор явъя гэж. Тэгсэн чинь боксоос болохгүй гэл тэгдэг. Тэгж жагаад яагаад ч мэдгүй бильярд айгуу сонирхолтой санагдал ангийнхаа хүүхдүүдтэй бильярд тоглоод аавыг найзуудтай бильярд тоглохыг хараал. Тэгэл ер нь бильярд сурсан. Тэгээ яг тамирчин болъё гэж бол бодоогүй. Тэгээ явж байгаад хороолд явж исэн чинь 10 жилийн найз нартай хороолд явж исэн чинь нэг клуб бийж таардаг байхгүй бильярдны. Тэгээ яваад орсон чинь бүр амар их тэмцээн зөхөөгдөг. Тэгэл ингээ лаглаг тамирчдын зураг мураг ингээ тавьчихсан. Тэгэл ороод танаага ингээ тэмцээн болд юм гэсэн чинь тийштэй 7 хоногтой ингээ нэг болдог. Тэгэл тэрнээс хойш тасралтгүй тэмцээнд оролцоод би ерөөсөө бильярдны тамирчин л болно. Тэгэл зүтгэсэн дээ тий. Бильярд ер нь яг ингээд зүгээр хүндлэнгийн хүнээс гэдэг юм уу тоглож байгаа биш. Одоо тухайлбал миний хувьд ч гэдэг юм уу хүндлэнгийн хүнээс ингээ харахад их цэвэрхэн бөгөөд их тийм гоё спорт юм шиг санагддаг. Спорт болгон тухайн спортоор хичээлж байгаа хүмүүс магадгүй үзэж байгаа сонирхож байгаа хүмүүстээс өөр мэдрэмжүүдийг өгдөг. Яг бильярд өөрөө ямар мэдрэмжийг өгдөг юм? Ер нь бол тийм амар кайфыг өгдөө штэ. Яг одоо экстрем юм дуртай хүмүүс бол одоо экстремнаас кайф авах ч юм уу тийм хүн байдаг штэ. Бильярд бол амар тийм ер нь бол айгу оюун ухаан айгу их ажилтдаг юм баггүй толгой. Тэгээд дотроо одоо хүн дотроо маш их одоо дихтэй одоо нэлээд тийм сэтгэл зүгээ байрсан тийм бийжиж ер нь амжилт үзүүлнэ. Тэгэхгүй ингээл нэг тогтургүй байгаад байдаг шүү дээ. Тийм байх юм бол яаж амжилт үзүүлэхгүй. Тэгэхээр маш сайн бие өрд сурна. Тэгээд өөрийнхөө одоо өөртөө айгүй их ярьдаг. Маш их бодлоо одоо уншдаг, толгой ингээд маш их ажилдаг. Хүмүүс ингээд харахад одоо ширээт өрөөл нэг шариг зөхөөл яваад байгаа шүү дээ тий. Тэр нэг шаригийг л унгаач болох гээд байгаа харагдаад байгаа шүү дээ. Гэтэ яг үүндээ одоо тоглогчийн хувьд болохоор яг тийм байдг байхгүй. Бүх юмыг дотроо боловсруулдаг. Тэрнийхээ хэрээр чадвар нь бас гарч явах хэрэгтэй. Тийм спорт байхгүй юу? Тэгэхээр нэлээд тийм ер нь одоо хүнд хүчрээ одоо биш ч гэсэн дотроо л ингээл үрдэг алдцаал бийж идэл спорт л тоо. Спортын төрлөөс одоо сая дурдлаа ер нь экстрем гэдэг шиг биеийн одоо чадамжууд, биеийн булчинг ажилуулах, оюуны булчинг ажилуулах спортууд гэж бас тухайн спорт дотроо байна л да. Зарим спортууд аль алийг нь хослуулад ажилуулад байна. Тэгэхээр бильярдны хувьд бол илүү оюуны тал руугаа гэсэн үг үү? Тий, ерөнхийдөө миний хувьд бол яг одоо бильярдыг бол дэлхийн одоо тэмцээнээс медаль авах ч юм уу одоо амжилт үзүүлэх хамгийн боломжтой спорт гэж боддог байхгүй юу? Жишээ нь теннисийг одоо авч үзье л да тий. Теннис ч юм бол хэдхэн секундэд ерөөсөл бөмбөгний хурдаар одоо хамаг юм ажилуулж тий. Тэгээ маш их хурдстайгаар тэгж ажилуулад байна шүү дээ. Бильярдны хувьд бол маш доктортой байдалтайгаар эсрэг тамирчин алдах юм бол нөгөө тамирчин өөрт байгаа бүх хүчээ гаргахад л болчихж байгаа байхгүй. Ерөөсөө одоо саксвал нэг хэдэн секундын юугаар ч юм уу ингээл байгаа штэ. Бильярд ч гэсэн цагтай л да. Гэхдээ л тэдний хажууд бол маш их боломжтой.
Хүн өөрөө яг ингээд бэлтгэл сургалтаа сайн гээл ингэх юм бол миний одоо яг хувьдаа дүгнсний хувьд бол амар боломжтой спорт байгаа байхгүй юу? Тийм хурдан биш спорт гэх юм уу? Тийм. Тухайн хүнээс бол самбаачлах хугацаа нь бол арай урт хугацаанд тэгээд тэр хугацаанд тухайн хүн эсрэг одоо хүнийхээ алдаан дээр гэдэг юм тухайн нөхцөл байдалд бол тоглолтыг гартаа авах боломжтой. Тоглолтыг гартаа аваад 100% хожлоо авах боломжтой болчихж байгаа юм. Түрүүн бас та яг яриандаа дуурсан. Ер нь ингээд хүмүүс харахад бол ингээд ширээ тойроод ингээд шаарыг цохиод байгаа юм шиг боловч гэж яг энд алийг эхлээд онох уу? Дараа нь одоо нөгөө гол нь цохиод байгаа тэр бөмбөгийг л хаана ширээнийхээ хаана байрлуулах уу гэдгийг чухал юм шиг байна. Тий, ерөнхийдөө одоо ингээ 1000 дотроо бодоол 1000 төлөвлөгөө зохиогоод байгаа мөртлөө нэг чадвар гэж юм байна шүү дээ, тий. Техник чадвар, тэр шааргийг оруулах, одоо хаана байрлуулах тэр чадвар ч юм бас аягүй чухал байхгүй. Тэгээд тэрийг одоо тэр шааргийг дуртай газараа авчиж тавихын тулд маш их бэлтгэл хийх хэрэгтэй. Тухайлбал яг өөрөө энэ спортод дурлаад сонирхоод ингээд тэр шаарга дуртай газараа өөрийнхөө хүссэн газараа аваачих хүртлээр хэрэг хугацааг зарцуулсан бэ? Ер нь бол нэлээ их хугацааг зарцуулсан. Яа тэгэхээр одоо бөмбөг өөрөнхий гэдэг шиг бөмбөгний учрыг олно гэдэг чинь амар хэцүү байсан ерөнхийдөө. Тэгээд дээрэс нөгөө зохиураар ингээд зөхөж тэрийг ингээд авчирж байгаа шүү дээ. Одоо гар мараараа ингээд зөөхгүй тий. Тэгэхээр одоо ингээд хүний бүх юм одоо маш их мэдрэмжний асуудал гэх юм уу билар тоглоно гэдэг. Тэр бөмбөгийг 2 хон өнхрүүлэх, 3 хон өнхрүүлэх, урагшаа хойш нь өнхрүүлэх, тэр 3 алхуулах эднэрийг бүгд мэдрэмж ихгүй. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингэж өөртөө суулгана гэдэг бол бүр асар их одоо бэлтгэл сургалтын үндсэн дээрээс л гарч ирж байгаа юм л та. За одоо ер нь ойрын үед зорих гэж байгаа тэмцээн уралдаан хаашаа аль одоо улсыг зорих гэж байна. За ер нь тэгээд 2022 оноос хойш тасралтгүй тэмцээн уралдаанд явлаа. Тэгээ одоо бас World Games-д явах гэж байна. Хятадын Чиндүүд болно. Тэгээд нэлээд олон төрлөөр болж байгаа дэлхийн наадам. Тэгээд миний хувьд болохоор снукер бильярдын төрлөөр ирэхээ авсан. Азийн ургуулад. Тэгээд одоо 8 сарын 10-наас 14-ний хооронд болох юм. Тэгээд 8 сарын 8-нд явна да. Монголын бас үзэг сонсогчдын хувьд бол зөвхөн одоо хүмүүсийн тэр бүр их үзээд байдаг жудо, житсу гэдэг юм уу, бокс гэдэг төрлөөс гадна бас нэгэн бильярдынхаа бас Монголын төлөөлөл болж байгаа тамирчнаа бид дэлгэцийн ардаас магадгүй одоо яг дивжинийнх нь хажууд очиод дэмжих юм боломж бас нээлттэй болж байна. Спортууд ингээд яг тухайн хүнд нөгөө адреналин гэдэг юм уу ингээд мэдрэмжүүдийг өгöd байгаа шүү дээ. Яг өөрийн чинь хувьд тэр хүссэн газраа шаарга аваачихад гоё мэдрэмж аваад байдаг юм уу? Тэр нөхрөө оруулахаар гоё мэдрэмж аваад байдаг юм уу? Яг аль хэсэгт тухайн одоо спортоос хамгийн их мэдрэмжийг өөртөө авч байна. Ерөнхийдөө сайн тамирчинтай тоглоод сайн тамирчныг хожин гэдэг чинь мангар том кайф баг. Бүр амар том. Яа тэгэхээр хүн ер нь өөрөөсөө илүү ингээд тамирчинтай таарахаар бас жоохон ингээд жирэгдэн штэ тий. Яа энэ ч өөөсөө илүүтэй. Саяхан би 5 сард хятадд тэмцээнд оролцоод ирсэн. Тэгтээ хей болын төрлөөр. Тэгээд тэнд тоглож байхдаа би хятадын номер 1 тамирчин Жар Улян гэдэг эрэгтэй тамирчинтай тоглосон байхгүй юу. Тэгээд тэр тамирчинтай таарахад би өмнө ингээд ерөөсөө ингээд тамирчин одоо бильярд одоо хинтэж таарсан ээж үзэг өгөх юм уу? Ерөөсөө одоо нэг тийм хүнд за ингээд тоглол сайн тоглол хожиндоо л гэсэн тийм бол. Тэрнтэй тоглохоор яа за би ер нь л хожигдох бах таа л гэж бодчихсон байхгүй юу. Тэгээд угаасаа бүр хэд дахин илүү юм чинь. Тэгээд за юу би одоо адилхан 2 хөл вэ нү байна, адилхан гар вэ нү вэ. Тэгээ юугаараа дутхыг өчнөө олон жил ингээд тоглолцоод ерөөсөө өөрт байгаа бүх юмаа ингээд дайжлал үзье гэл тоглосон. Тэгээ би тэр тамирчин хоцсон байхгүй. Тэгээ хоцсон чинь бүр ингээд нэлээд том шууган тарьсан л да. Яг тэгэхээр гадаадын тамирчинд хожигдож үзээгүй. Тэгээ хятадынхаа номер 1. Тэгээ ер нь ингээд хятад болдог бүх тэмцээн оролдооны одоо тэргүүн байрыг түүдэг гэх юм уу. Тийм мундаг тамирч юмсэн. Тэгээд л ингээд хожоол тэр үед би бүр амар том кайф авчихсан. Тэр шаарыг оруулж ирсэн, даач кайф авч ирсэн. Тэр одоо тэр хүнийг хожино гэдэг чинь шааргаач оруулж байгаа, ямар ч алдаа гарахгүй байгаа. Тэгээ яг хүссэн тэр одоо тавилаа хийчихэж байгаа тий.
Тэгээ ингээд яг өөрийгөө ингээд бодохоор тэр үед л үнэхээр одоо олон жил тоглосон чадвар те олон жилийн хүч хөдөлмөрөө үнэхээр яг гоё гаргаж чадлаа л гэж өөрийгөө сайшааж ирсэн. Би Азийн аварга болоод дэлхийн аваргаас медаль эдгээр аваад бол нэг тэгж одоо өөрөөрөө бахархах ч юм уу те эсвэл нэг тийм заа сайхан байдаг ч юм уу тийм бол бодож байгаагүй. Тэгээ яг тэр тамирчин хожил нэгээр яг өөрт байгаа гоё юм харуулж чадлаа л гэж юм тийм ханамжил авч ирсэн. Яг энийг ингээд сонсоод үзээд байж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн ер нь магадгүй энэ жилийн хүн болгон ингээд өөртөө төлөвлөгөө гаргадаг штэ тий. Тэгэхээр өөр спортод бас хүрч үзье гэж бодож байгаа хүмүүс байх юм бол бильярдын спорт бас байж болох нэ. Тэгвэл энэ спортоор яг ямар насны хүмүүс магадгүй хідээс хідэн насных эхлэх одоо эхлэн тоглоё гэж бодож байгаа хүмүүс байвал за ерөнхийдөө бол бильярд хамгийн гоё юм нөгөө нас хамаарахгүй. Та хідэн ч настай гэж болно. Бильярд бол тэгэл тоглол байж болно. Даны хүүлгээр одоо тий явж болохгүй эсвэл нөгөө стон нүд харахгүй болдгүй юм бол бильярд бол тэгэл хідэн ч настай хүмүүс тоглож болно. Нөгөө миний түрүүний хэлдэг юм биш те. Хамгийн гоё нь юу яагаад нас хамаарахгүй. Тэгэл ингээл ямар ч тэмцээн оролдоонд оролцож болж байна. Одоо олон улсын тэмцээн гэхэд л эрэгтэй эмэгтэйгээд заачиж байгаа. Тэнгүүдээ нэмээд мастерс англи гэж заачиж байгаа. Снукер бол мастерс ангиртаа бол одоо нэмэгт 40-оос дээш насны хүмүүс ордог. Тэ эмэгтэй бас тийм англи байгаа. Нэмэгт 40-оос дээш нас. Тэнгүүд та одоо ингээл 35 автад эхлэе л да. Тэ билэр тоглоод тэнгүүд 40 настай да дэлхийн аваргын тэмцээнд оролцоод амжилт үзүүлэх боломж байгалахгүй тий. Ер нь бол спортоор хичээллээд эргээд өөрийгөө зөвхөн Монголдо хүрээлэл дундаа биш бас дэлхийд хүрч сарах боломж нь бол харьцангуй бас зарим спортыг бодоход бол ер нь бол нээлттэй л гэж ойлгох нь шүү дээ тий. Тэгээ нөгөө түрүү хэлсэн чинь жудо, бокс эдгээр шиг бэртэл авахгүй сайхан. Тий одоо нөгөө хүнтэй ноцолдоод гар хуруугаа хуглаад ч юм уу тийм байхгүй зөвхөн шааргээ зөхөөл оруулаад ямар ч бэртэл гэмтэл тэнд бол байхгүй. Өөртөө оюун санаагаар л нэг жоохон юу яахах тэгэл тэрнээс бусад бол бүх юм нь бол өөрөө хичээвэл тэгээд боломж нь байгаа л та. Би яг асууя гэж бодож байсан. Ер нь хүүхдээч гэдэг юм уу насанд хүрсэн асран хамгаалж байгаа хүмүүсийн хувьд бол спортын төрлүүдээр хичээллүүлэх сонирхол өндөр байдаг. Яагаад гэхэлэр тухайн хүүхэд ямар ч спортын төрлөөр хичээлсэн ер нь бол их буйртай, суйртай хүмүүжлийг тухайн спортоос авж идэг. Ямар ч спортоос яг үүнтэй адилхан бэртэл гэмтэл гээд бас нөгөө санаа зовних зүйлүүд нь дагаа явж байдаг. Тэгэхээр яг энэ бильярдны спортод бол харьцангуй гайгүй байх нь шүү дээ, тий. Тэгвэл төрөний хэлдэг хүмүүжил суурьшлын тал дээр тухайн хувь хүн өөртөө энэ спортоор хичээлснээрээ юг бий болгож авах вэ? За миний хувьд бол яг бильярдын спортоос бол би яг нөгөө бусад спортоор яг хичээллээ ч юм мэрэгжлийн төвшөнд одоо тэгээ сураж үзэг болохоор яг мэдэхгүй байна л да. Одоо бусад спортыг жишээж миний хувьд бол яг бильярдны хувьд болохоор нэгт сууд сурна. За нилээн төлөвшнө гэсэн. Төлөвшөө сууд сурна, нилээ өөртөө ярина. За тэгээд таныг сууж яхад би ингээл тоглоал одоо хожоод байгаа штэ тий. Тэгэхэд бол тэр хүн харахад суугаад байгаа мөртлөө дотроо л шатчихж байгаа штэ тий. Тэгэхээр нилээн тийм одоо сэтгэл зүйтэйгээ нилээн харьж сурах бах. Тэгээд одоо сууж агаад босч ирээд одоо хожил авж байгаа штэ тий. Одоо би ингээд цохилтоо дуусгаад та босч ирээд тоглоод намайг хожлоо штэ тий. Тэгэхээр маш их тийм кайф одоо юуг бол мэдрэх баха. Одоо тэр сууж одоо тэрний дэсгээ болж байгаа юмыг ширээн дээрээ гаргаад ингээ яална гэхээр маш их тийм юуг бол мэдрэх байх л гэж. Яг юу гэж хэлэхээ бол мэдэхгүй байна. Ер нь бол мэдэрч байгаагүй тийм гоё мэдрэмжийг л өгөр магадгүй өгөр илэрхийлэх боломжгүй тэр мэдрэмжийг авнаа л гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл ер нь Наран Туяагийн хувьд бас хүнийг ингээд спортоор хичээлэхээр эргэн тойрных нь бас их дэмжиж идэг. Бас тэр спортыг хичээллэх хүртэл тэр хүнийг байнга дэмжиж идэг хүн бас байдаг. Хүн нэг зүйлд маш их амжилт гаргаад ирэхдээ бас нэгэн зүйлийг орхитуулж идэг. Тэр орхитуулж байгаа зүйл нь юу ч хийж болно. Гэхдээ л нэг зүйлийг олж авахд нөгөөх нь алдж идэг гэдэг юм нэг хууль байдаг шиг. Таныг бас яг энэ спортод энэ их амжилттай явахад магадгүй өнөөдрийг хүртэл шантарч босож энэ олдоо оноо бүх зүйлд нь хамгийн их хамт байсан хүн хэн байсан бэ?
За тэгэл эхлээд бол нөгөө бильярд тоглож байгаа юм. Тухайн үед бол бас бильярд яг тийм спорт болоог байсан шүү дээ. Тэгээд гэрийнхэн бол нэлээд зэмэлдэг байсан. Хөөе чи баах эрэхтэн дунд нэг охин тоглоал юу хийж байгаа хайр гэдэг одоо манай аав загнах ч юм уу тий. Тэгээд явандаа бол тэгээд нөө яг амжилт үзүүлэл медаль авал ингээр ойлгосон л доо. Тэгээд яг тэгэл гэр бүл дэмжинэ гэдэг бол маш том одоо дэмжлэг гэх юм уу. Одоо арын хамгаалалт. Тэгээд явандаа одоо ингээд нөө тамирчин хүн чинь ингээд өсөж байгаа шүү дээ тий. Өсөх тэр үед бол ингээд одоо янз бүрийн хүмүүс ингээд гарч ирэл жижиг багаараа ингээд дэмжиж тэр тамирчин чинь ингээд дээшл одоо ямхаар өсвөл ингэж байгаа шүү дээ. Одоо тэр болгонд одоо шат болгонд одоо дэмжиж тусалсан хүмүүс те тэр болгонд л баярлалтай шүү дээ. Одоо учрах хэвээр хүмүүс учирдаг гэдэг шиг яг амар тийм яг үнэнчээр одоо дэмжиж одоо байдаг хүмүүс бол миний гэр бүл тэгээд миний найз тэг байдаг. Тэгээд одоо заримдаа хүн чинь хожоол өнгөрөөл бас ингээл жоохон ингээл ингэхгүй юу штэ тий өөрөөрөө нэг жоохон бахархал за би болчих ч юм уу нэг тийх үед бол маа найз бол бас амар ухаарлаа шнэ за чи маялаад байгаа чи тий одоо юуны дохон төрөөгөөж гэл тэгэл ер нь за гэл буцаад ингээл барьд очихсан юм тиймэрхүү юм байдаг. Тэгэхээр найз болон гэрийнхэндээ манай ах トゥ хамаатан садан гэл дэмждэг. Миний ард одоо бат зогсдог. Одоо бильярдны ах нар байна. Тэгээд манай эгчнэр байна, тэ. Манай бильярдч эмэгтэйчүүд байна. Тэгэл бүдэнд нь л баярлж явдаг да. Яагаад энийг асуусан бэ гэвэл бильярдын спорт хэдий ингээд бас багаар тоглох ганцаарчлсан тоглолт гэж байдаг ч гэсэн өмнө нь бас ингээд Монгол улсад зохиогдож байгаа спортын олон тэмцээн уралдаанууд, гадны улсад зохиогдож байгаа уралдаануудыг ажиглахад гэр бүлийн гишүүд бас гэр бүлийнхэн хамтдаа одоо эхнэр нөхөр хоёр, ээж хүү хоёр ч гэдэг юм уу, эгч дүү хоёр ч гэдэг юм ингээд бас их хичээлж байгаа анзаарэгдсэн. Энэгээрээ би юу асуух гээд байна гэвэл таныг яг бильярдын спортод анх ороход хэлж штэ. Олон одоо хүүгүүдэд донд юу хийж байгаа юм бэ гэдэг дийжсэн шиг яг өөрийнхөө хүрээлэл донд ер нь хэр их хүнийг энэ спортод уруу татав. Тэгээ ерөнхийдөө бол манай аав намайг амар их дэмждэг байсан. Тэгээд аавынхаа хүчинд л одоо л ингэж явж байгаа болол гэж боддог л доо. Тэгээд би нэг багада машин дээр л хөлөө угалцсан. Тэгээ нөгөө хөлөө гипсдүүлцээ таягтай ингээ явж чадахгүй цаад. Тэгээд аавдаа хэлдэг байхгүй. Аав би бильярд тогломоор байна. 2-3 сар нөгөө гэртээ хөвцсөн чинь ууйдж байгаа шүү. Тэгсэн чинь аав намайг манай гэртээ өөрхөн бильярданд авчдаг байхгүй хоёлаа гэж судалж байгаа л өөрүүлэл. Тэгсэн чинь цагийн дараа илүү ээж ирээд намайг амар загнаад битүүрийг хоёлын чи хөлөө сайх хэвээр хүүхдийг чи хөлийн буулгаад би нэг хөлн дээр нөгөө хөлөө өргөж ингэж одоо догцож явсараа цаг тоглож байгаа. Чи хоёр хөл нь хоёлаа хавгнаад оройн нь уйлж өвдөө. Тэгээ аавтайгаа хоёлаа загнуулжсэн. Тэгээ ингээд бодохоор ер нь яг одоо үнэнч миний дэмжигч бол миний аав. Тэгтээ улсын авраг одоо би чинь 10 төрүүлсэн шүү дээ. Яг тэр үед бол миний аав байсан. Дэлхийгээс медаль авахд бол яг аавдаа нэг харуулж хамсаа гэсэн бодол байсан бодлогч яриа хэмжээгүй. Тэгээд тэрэнд л жоо харамсдаг да. Байсан бол одоо яг таны хэлж байгаа шиг хамт тэмцээнд авч явал тий аавч хоёроо нэг суулгаал үзүүлэл нэг ялтын амтыг нэг харуулчих байсан л хатаа л гэж боддог. Тэгтээ одоо дэлхийнч бай, монголынч бай энэ олон амжилтыг үзүүлж байхад үргэлж хамт явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл Наран туяа гэдэг нэрний өмнө аав бол байн хамт явж байгаа. Тийм учраас ер нь үргэлж хамт харж байгаа гэдэгт бол би итгэлтэй байна. Үргэлж ялалт болгонд ч хаач үсэн хамт баярлж байгаа гэдэгт бол ер нь бол итгэлтэй байна. За хоёроо дараагийнхаа асуултанд оръё. Ер нь ингээд спортод ингээд амжилт гаргахын хэрээр тухайн хүнийг бас даган дуурайдаг гэдэг юм уу? Одоо ингээд хамт явдаг хүмүүс бас байдаг штэ. Тэгэхээр өөрөө чи ажиглаж байгаагаар энэ сүүлийн жилүүдэд яг энэ бильярдын спортоор хичээлж байгаа спортын одоо төрөл рүү н орж ирж байгаа хүмүүсийн хувь тооны хувьд ер нь хэрэг.
За одоо ингээд Монголд харахаар амар их бильярд клубуд нэгдсэн байна тий. Одоо ингээд хаасайг харахад тэнд бильярд тэгэл тэгээ ингээд ороод харахаар айгүй их залуучууд оюутан 10 жилийнхэн тоглодог болчих. Тэгээ амар дуртай тоглож байна. Тэгээд ингээд зарим таньдаг хүүхдүүд ирээд ингээд асуудаг чи яаж бильярдны тамирчин болох вэ? Яаж ингээд тэн шиг болох вэ гэл тий. Тэгээд би ингээ бильярдын амар дуртай ингээд тэмцээн уралдаанд явдаг болмоор байна. Ингээд хурдан сайжирмаар байна, хүн хожмоор байна гэж тэгдэг байхгүй. Тэгэхээр нөө зарим хүүхдүүд маань ялч өнөө сэтгэлийн хөдлөлөөр ялч хүүхд болохоор ингээ жоохон байгаа болохоор ингээд сэтгэлийн хөдлөлөөр хандаад байдаг. Зарим нь бол үнэхээр тамирчин болохгүй хичээгээд идэг ингээд бэлтгэлээ хийгээд өөрийгөө ингээ олоод хайгаад нь штэ тий яавал сайжирчих уу гэд. Тэгэхээр эцэг эхийн дэмжлэг нэгт бол амар хэрэгтэй. Тэгэхээр нөө одоо ингээд нэг 5 хүүхэд байлаа гэхэд 5-лагийнх нь эцэг эхээс асуугаад 4 ч юм уу 3 ч юм уу үгүй гэдэг байхгүй. Яг тэгэхээр уусаа яаж ч утсан чи бөмбөг хөөгөөд ирээдүй чинь хэцүү штэ гэл тий. Тэр хүүхэд үнэхээр дуртай, тууштай явж чадах юм бол боломж бол байгаа. Одоо бол ялангуяа манайх чи хятадтай ойрхон байна. Тэгээ хятад бол бильярд бол үндэсний спорт нь болцсон. Одоо нэг тэмцээнд ороод төрүүлэхэд бол 2-3 тэрбумын шагналтай байна. Тэгэл тэр тэмцээнд амжилт үзүүлчихэд спонсор байгууллага тэр хүний одоо амьдрал бүр шал өөр болох байхгүй юу. Тэгэхээр манай эцэг эхчүүд бас яг нөгөө тэрийг үзэж харж мэдэхгүй байгаа болохоор бас жоохон тэн дээр нөгөө хүүхдүүдэд дэмжих нь жоохон бага байгаа мó гэж би боддیں۔ Тэрнээс одоо яг бильярдын спортод дуртай бүр ингээд тоглоё, сайжирмаар байна гэсэн зөндөө хүүхдүүд бэлээ. Тэгээд тэднийг ингээ харахаар амар гоё санагддээ шүү дээ. Одоо тим юм бүтээгчл одоо манай ах нар их чинэр бильярд тоглолдог тий хүмүүс ингээл зөөрсөн болохоор одоо ингээ харахаар гоё дээ. Яг түрүүн хэллээ. Ер нь яг энэ спортод бас амжилт гаргахын тулд хүн маш олон удаа алддаг тий ялагддаг. Нэг ялалт гаргахын тулд мянган ялагдлыг хүлээдэг тий ялагдаж сурч иж ялт сурдаг. Тэгвэл энэ олон ялагдал донд бас хил дамнсан тэмцээн уралдаанд оролцоход мэрэгжлийн тамирчин хүмүүст бол дэмжлэг гэдэг зүйл бол маш хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр Наган туяагийн хувьд одоо яг ингээд хилийн чандад оролцож байгаа олон улсын тэмцээн уралдаануудад ороход ямар одоо хүмүүс байгууллагч гэдэг юм уу магадгүй спортын одоо хороо хэр дэмжиж чинь. За миний хувьд болохоор анх одоо тэгээд Наран туяа гэд хэлэхэр хүмүүс энэ ихч ер нь ингээд баг бильярданд төрцөн гэж яриад байдаг байхгүй. Одоо ингээд ерөөсөө гинт төрөл амир болцсон шиг яриад байдаг байхгүй. Би болохоор анх бильярд тоглож сураад зөндөө ижигчээсэн. Яг ингээд алтан медаль ч юм уу, мөнгөн медаль ч юм уу авах гал тэнгүү дандаа 4-т орчдөг. Медаль авах гал тэнгүү 4-т орчдөг. Тэгээд гэртээ очил уйлал. Би яг ингээ медаль авах гал хожигдоод байна гэл тэнгүү аав инээ гэл ээж болохоор аргадаал тий за миний өхөө битэвэл. Тэгсээр байгаа л ер нь би бильярдаараа би бүр дэлхийгээс медаль аав. Би одоо ингээд Монгол тийм амжилт үзүүлсэн байхгүй юм чинь би бүгдийг ингээд шал өөр бодол төрүүлнэ гэж зүтгэсэн. Тэгээд зүтгэсний үе чинь гэхдээ тийм амар бол байгаагүй. Яг ингээд багаар ингээд улсаасаа медаль аваад тий ингээд явсан ч гэсэн яг гадагшаа тэмцээн оролдоонд явах гээд ингээд дэмжүүлэх гэхээр хинч итгэхгүйсэн байхгүй. За бильярд бол тийм байхгүй тий. Хамгийн ойрхон хятад руу тэмцээнд явах гээд нэг 500 мянган төгрөгийн зардал хэрэгтэй байхад л одоо ингээд хүмүүс төр очиж за одоо бильярдаар амжилт үзүүлэх боломж байна. Тэг би чаднаа одоо манай бильярдын тоглогчд байна, манай холбоо байна ингээд дэмжиж өгөөч гэх юм. Ер нь их бага байсан. Тэгэл одоо шантрахгүй одоо болийч гэсэн бодлоос бэлээ шүү дээ. Хүн болгоноос очихгүйгаал тий. Одоо юм тэмцээн байна, энд явмаар байна, энд ингээд шанстай байна гэж хэлээд идэг. Нөгөөдөл нь ойдохгүй болохоор бас жоохон шантрах юм байсан. Тэгээд яста яагаад ч хайж чадахгүй мөлий. Тэгээ явсараагаал яста дуртай бильярд тоглодог дуртай хувь хүмүүсийн дэмжлэгээр тэгээд бас нэг ингээл байгууллага ингээл дэмжлэгээр ингээл явсараагаал өнөөдрийн төвшөнд хүрсэн. Одоохондоо бол яг манай бильярдны холбооноос бол учиргүй тийм дэмцэн бол байхгүй. Яг тэгэхээр
бильярдны холбоо маань одоо жоох асуудалтай байгаа. Яг одоо 2022 оноос Азийн аваргын тэмцээнд оролтоонд явхад бол манай холбооноос бол зардал мөнгөн дээр бол дэмжсэн. Дэж дэмжин те тамирчнаа. Яг одоо жоохон докторгүй байгаа болохоор жоох асуудалтай байгаа болохоор дэмжихгүй байгаа. Миний хувьд болохоор элит снукер пул бильярдын тамирчин гэж явдаг болохоор клубээс маш их дэмжлэг авдаг. Хоёрдугаарт MCS охин компани MRMOR гэдэг аюулгүй албаны компанид ажилладаг. Тэгээд ажлаасаа бас дэмжлэг авдаг. Тийм. Тэгээд саяхан хятадын одоо цөхөр модны брэнд Хэмүү гэдэг компанитай гэрээсэн. Тэгээд нэг одоо энэ компаниудаар л дэмжүүдэд явж байна. Бас одоо ингээд спортоор хичээлж байгаа хүмүүсийн хувьд ингээд нэг төрмөл гэж түрүүнд дурдсан шүү дээ. Тим хүмүүс яриад байдаг. Ер нь бильярданд одоо тим зүйл байх уу? Бүр ингээд зарим бүр дэлхийн одоо шилдэг тамирчдыг ч бас энэтэй сонсож байгаа. Энэ бүр яг төрсөн хүн гэж яриад байдаг шнэ. Энэ спортод ер нь төрмөл байх шаардлагатай юу? Ер нь шаардлагаас байдаг баха. Гэж бодож байна. Гэтэ би яг өөрийгөө нэг тийм төрсөн мөрчөж юу тэргийг мэдэхгүй л дээ. Ер нь ингээд маа зарим бильярдны ах нар бол ингээд намайг харчаад яг төрмөл гэдэг байдаг байхгүй. Яг ингээд бүр ингээд амар бэлтгэл улаараад ингээд бэлтгэл хийдэг хүний хажууд бол би бол бэлтгэл хийдэггүй. Бэлтгэл хийдэггүй хүний хажууд бол хийдэг. Тэгээд тэр мэрийг хараад ингээд ах нар ихнэр чи ер нь нэг тийм шинжиж хүмүүс байдаг штэ. Тэгээ ингээ харахаар ялчгүй төрмөл юм баг. Ингээл тэгээд ингээ бодохоор манай ээжи аав нь одоо манай өвөө улсын амчин хүн байсан. Тэгээд манай ээжи ах нь бас шагаа аравдаг улсын мэрэгэн цолтой тийм мундаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээ ингээ харахаар бас ялчгүй нэр ингээ цусанд нэг онж мондог юм байгаад идэм болоо гэж боддیں۔ Ялчгүй тэгээд нөө бүх хүртэл тийм байдэн штэ. Аав нь ээж нь бүх удамтай л хүүхдэн ч гэсэн бүх гэдэг шиг яг бас нэг тийм хүн байдсан болов л гэж боддیں۔ Магадгүй одоо начиг төрмөл биш ч юм уу тийм. Одоо ийм хүмүүс бас энэ спортод дурлаж болно штэ. Сонирхож болно те. Тэгэх юм бол одоо хичээллэж эхлэх гээд тэгэхээр би одоо энэ олон клубаас за яг магадгүй гэртээгээ ажилтайгаа ойрхон клубыг зорилоо гэж бодоход заавал ер нь багштай ч юм уу юм заах хүнтэй байх хэрэгтэй байдаг юм энэ спорт. Ер нь бол яалч ихний ээлжинд бол багштай байх хэрэгтэй. Одоо бол нэг багштай байхгүй бол цаг хугацаа алдна. Өөрөөгөө хайж явсаар адил тэгэл нэг мэдгээд хэдэн жил өнгөрсөн биз дээ. Багштай байх юм бол маш хурдан хугацаанд сурна. Тэгэхээр яалч багштай байх ёстой гэж бодож байна. Тэгээд одоо бол одоо заах, зөвлөх, багшлах хүмүүс бол зөндөө байгаа. Одоо Монжой гэд манай клуб байгаа. Монжой клуб дээр Дэлгэр далай гэдэг ах маань багшилж байгаа. За элит гэдэг одоо миний хариалагддаг клуб байна. Элит клуб дээр манай одоо манай өргөө ах маань бас ингээд дандаа нэг олон улсын тэмцээнд явдаг. Өөртөө багшийн одоо бүр юм шалгалтаа өгөөд багшлах эрхээ авцсан тийм хүмүүс байгаа. Тэгээд өргөө гэдэг ах маань одоо дасгалжуулагч хийгээд байж гин. Ингээл ер нь одоо баг ихэнх клубуд багштай байгаа шүү. Миний мэдхээр яг сайн бөгөөд хүмүүс нь бол энэ хүмүүс байна. Тэгээ мэдээж метрополь клубын Батгүй ах байна. За яг снукерээр сурыг гэх юм бол одоо Монголын бильярд албаны Шинэ хоёр ах маань байна. За тэгээд Амраа гэдэг ах маань байгаа. Ингээд зөндөө мундаг хүмүүс л байгаа. Одоо ингээд бильярдыг бас яг түрүү хэлжсэн. Залуучууд л их тоглодог юм шиг тий. Магадгүй энд ингээ очиод харахад бильярдын клубаас гадна юм бильярд тоглодог чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад ширээнүүд тавьсан хөвчлэн эрэгтэй хүмүүс ажиглагдаад байдаг шин. Эмэгтэй хүний хувьд яг энэ спортыг сонгоод хичээллээд ингээ явж байгаа. Давуу тал болоод сул тал нь ер нь юу ажиглагдсан бэ өөрөд нь хувьд? За ерөнхийдөө анх нэг бильярд тоглол ингэнгүүт чинь хүмүүс ингэдэг байхгүй эмэгтэй хүн гэл тэнгүүт наач баг юу чаддээ тий. Би тоглоод наадах чи баг хойж ингэ тэгдэг байхгүй. Тэнгүүт чинь тоглоно штэ тий. Тэнгүүт
ингээд бүр арчуулдаг байхгүй. Тэнгүүт л за ёстой андуурчсан. Ёстой шал өөр төвшний угаасаа өөр юм байна гэд ингээд мэдрэгдэг байхгүй. Гэтэ ингээд хүний харах юм өөр, яг өөрөө туулах юм өөр. Одоо ингээ хүмүүс ингээ хараад би бол надад чи хожино гэ өөрөө тоглонготой хожигдчихж байгаа ш. Тэнгүүт за би ингээ андууржээ гэдэг ч байгаа ш. Тэгэхээр зарим нэг хүмүүс харсан дүгнэлтээр шууд хийгээд байдаг байхгүй. Наа чи эмэгтэй юм бол эмэгтэйчүүдтэй л мундаг юм байна. Эрэгтэйг бол яагаад ч хочихгүй ч юм. Дөнгөд яг эрэгтэйтэйгээ яг ан маань үзээд ингээд хожоо явдаг. Тэнгүү тэрийг өөрөө тоглож иж хүн мэддэг ч юм уу те. Тэгэхээр хүмүүс амар их тэгдэг. Нэг хэсэг бол амар тэгдэг гэсэн. Одоо ингээд зам одоо барыг 90 муу чи юмн дээр ч юм уу нэг тиймэрхүүгээр ингэж яжлол тоглодог байхгүй. Тэгэхээр нэг шар хөдлөд хожаал тэнгүүт уушлар болдог байхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол одоо хичнээн эрэгтэй эмэгтэй хүний төвшин ингээд өөр ч гэсэн яг хүний чадах юм бол чаддаг, чадахгүй юм бол чадахгүй л байхгүй юу тийм үстэй. Тэр хүн одоо эрэгтэй байлаа гэж билардыг сонирхоо тоглодог байлаа гэд заал эмэгтэй хүнийг хожно гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо тийм хүний тэр одоо соёл гэж нэг юм байна шүү дээ. Тэн дээр ч гэсэн юм соёлтой байх хэрэгтэй. Одоо эмэгтэй хүн гэхээр л одоо хам юм уу юм бэ гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүсээ соёлтой байх хэрэгтэй. Тэгээд одоо болохоор шал өөр төвшнөх болцсон л доо хүмүүс. Одоо л яалчглаа юм лээ. Эсвэл одоо манай эмэгтэйчүүд манай эмэгтэй тамирчид байсан мундаг ингээд ялгарцсан бэлээ гэд ингээд ойлгоод өгсөн бэл. Яг өөрөө ингээд одоо 10 хэдэн жилээс яг энэ спортоор хичээлээд ингээд явж хахад сүүлийн жилүүдэд магадгүй өмнө нь түрүүнд яриандаас дурдчихсан одоогоос нэг 5 6 жилийн өмнө бол хүмүүс тэр бүр мэддэггүй, анзаардаггүй, харагдаагүй өөрөө бас олон удаагийн давтамжтайгаар магадгүй харагдаагүй учраас хүний нөгөө харцанд бодолд сэтгэлд хоногшоогүй, үлдээгүй байж болох юм. Одоо бол ингээд Монгол улс дотроо болоод хилийн чандад болж байгаа тэмцээн уралдаануудад сайн оролцоод ингээд ирэхээр хүмүүс таньдаг, мэддэг болоод ирж штэ. Яг энэ үедээ зэрэгцээд өөртөө бас яг зөвхөн таны шав болёо гэж байгаа хүсэл ер нь хэр ирж байна. За зөндөө үдээ. Одоо ингээл саяхан нэг хүн бичсэн би ингээ 3 хүүхэдтэй тэгээд 30 гарцсан. Тэгээ одоо ингээ бэлтгэлийгээд ингээл оройтх уу гэ би ингээ шавчин болмоор байна тий. Тийм биш ч зөндөө ирдэг. Гэхдээ миний хувьд болохоор яг одоохондоо л өөрийн одоо шав бэлдэх тийм боломжгүй байгаа. Яа тэгэхээр яг одоо өөрийнхөө карьерийг хөөгөө явж байгаа болохоор одоо нэг амар лаг хүн болох гал нэг тийм шав бэлдсэн өөрөө тэмцэнд яваа алгуулчил тийч амар утгагүй асуудал واخгүй. Тэгэхээр яг гоё ингээд нэг 40-с 50 наснаа ч юм уу тий нэг карьераа за одоо ер нь нэг шав бэлтгэхэд яг болох байхаа ч гэх үедээ л яг юм тууштай шавтайгаа туулж харьцаад тийм яг ясны нэг гоё тамирчин гаргаж ирэх гэсэн бодол бол байдаг. Гэхдээ яг эмэгтэй тамирч та тэгж гаргая гэсэн бодол байдаг. Яг одоохондоо бол хичнээн тийм хүмүүс байдаг ч гэсэн ингээл худлаа яриад за тгий ч юм уу тийм нэг сонирхол бол байдаг. Хүмүүс түрүүн та дурдчихсан би ингээ хятадын номер 1 тамирчныг ядлаад яг ямар уралдаан тэмцээнүүдэд амжилт гарах юм бол өөрийгөө хансан гэж бодох байна. Нэг тийм ханахгүй хаа. Ханахгүй. Тий, ханахгүй байх. Яа тэгэхээр ингээ одоо ингээд хүн улсын аварга болчоор гадаадаас медаль авъя гэж бодно штэ. Гадаадаас медаль авангууд за одоо нэг Азийн аварга болоод дэлхийн аварга болоод дэлхийгээс медаль аваад ингээл бодоол байгаа штэ. Хүний бодол бол одоо хүсэл шунал бол хязгааргүй юм чинь. Тэгээд би ингээд дэлхийн аваргаас хүрэл авчиж байгаа, ТВ-с медаль авчиж байгаа. Тэгээ Азийн аварга болчихж байгаа. Инхээр одоо дэлхийн аварга болно гэл ингээл цаашдаа мөрөөдөл нь улам л ундраалах юм биш. Тэгэхээр яг одоо дэлхийн аварга болсон чи тэгээд ханахгүй л илгэд улам л одоо Монгол улсынхаа нэрийг гаргаал билард гэдэг юм улам л одоо хүмүүс төвөөгөл те. Одоо жишээ нэг дуучин байлаа гэхэд нэг гоё дуу гаргаал ингээл хүмүүс ингээл танигдал нь штэ. Тэрнтэй адилхан биларчин ч гэсэн ингээл гоё тэмцээн уралдаанд амжилт гаргаал хүмүүс танигдал өшөө олон гоё биларч төрөөл те. Өшөө олон тэр тамирчид наараас ингээл дэлхийн аварга болвол тгээ хөвжүүлэх гоё штэ. Тийм. Яг өнөө өглөөхөн манай хүүхэд надад асууж байсан асуултыг би асуумаар санагдлаа. Юу гэж асуусан бэ гэхээр ингээд авраг болоод
Монгол улсынхаа тугийг ингээд барьдаг бүх тамирчид одоо бүх юм одоо хүмүүс ер нь ингээд медалийн давцсан дээр гараад энэ тугийг нь цаанаас нь тараагаад өгчих юм уу? Энэ хүн өөрөө аваад явдаг юм уу гэсэн асуултыг надаас асуусан. Тэгэхээр энтэй зэрэгцээд яг ч юм би ингээ хариулах гэсэн чинь нэг тийм хариулж чадахгүй. Тэгээд туг талбааныхаа утга учир үн цэний талаар бас яриад доосон. Тэгэхээр яг энэ үед энэ асуултыг асуугаад зэрэгцүүлээд би ямар асуулт асуух гээд байна вэ гэхээр Монгол улсынхаа нэр алтрыг гаргаад төрийнхөө далбааг мандуулах тэр агшин бол бас юутач зөөрлөхгүй байх. Тий, ерөнхийдөө ингэдэг л дээ. Одоо ингээд багш тасалжуулагч одоо клубийнхээ захиралтай ингээ хамт тэмцээнд яваад ингээр манай тэр хүмүүс тугаа авчдаг байхгүй. За. Далбаагаа аваал тий. За амжилт үзүүлвэл бэлэн араас нь гаргахаа тий. Тэгэхээр нөө тамирчин чинь одоо тэр туг далбаадааш нэг ач холбогдлын хүнд өгөхгүй гохгүй. Яахан мэдээж Монгол улсынхаа нэрийг гаргана. Гэхдээ одоо нөө тэмцээндээ л анхаарат байгаа шүү дээ тий. Тэгээ би тэгж явж байгаа сүүлд яг 2 сард Азийн аврагт явах гээд. Тэгээ яг ингэ бодож ирсэн. Юу нь яг тэр туг далбаа яг үнцэн юмдаа байна тий. Яагаад тэрийг хүн авч явах хэвтэй гэж бодож жоод ер нь би тамирчин хүн байна. Тэгээд бас ингээд амжилт үзүүлэхээр тэр далбаагаа ингээ мандуулна тий. Яг өөрийн гэсэн тийм далбаатай болох хэвтэй мэн гэд найзтайгаа ярьж байгаад хоёул ерөөс далбаа авъя. Амар гоё далбаа авъя. Ер нь яг тийм юм хүн авах хэвтэй баг. Тэгээд тэгж авал бас хямар сэргээд тэмцээн уралдааны амжилт гаргах юм билүү. Гэл найзтайгаа яриа. Тэгээ хоёулаа далбаа хийсэн чи олддгүй. Яг ерөөс нэг тийм сансанд нийсэн тийм гоё материалтай нэг тийм гоё далбаа олдохгүйсэн байхгүй. Тэгээд тэрийг бильярдны ахтай хийсэн чинь бильярдны ах хөө ахт нь янзын гоё далбаа идэх хүн баг. Тэгээд ах нь тэр хүнд хэлээдэг. Чи юурээсөө бэлтгэлээгээл байж гэдэг байхгүй. Тэгээд за тэгвэл тгий дүүн мөв төрөө нөгөө хамаагүй авъя. Тэгсэн чи 2 хоногийн дараа ах маань далбаагийн маань явуулж байна. За янзын гоё материалтай. Үнэн гоё яг хэмжээ шүү дээ том ч биш жижигч. Тэгээ би чинь баярлалаа заастаа янзын гоё далбаатай боллоо гэсэн чи ах нь мөв төрөө авахгүй мэдвэст сайхан амжилт үзүүлээд ирээрэй гэл. Тэгээ яг гоё далбаагаа өвхөл чимдандаа хийгээл Азийн аврагтаа явал очиол алтан медаль авсан. Нэг ч хөжигдөлгүйгээр алтан медаль авсан. Тэгэл яг нөгөө бүр одоо тэр зөрүүлсэн далбаагаа ингээл дийлэхэд бүр амар нэг тийм огсон, омгсон нэг тийм гоё мэдрэмж авсан. Тэгэхээр хүү ер нь одоо бүх юмд л сэтгэлээ зөөрүүлж тий бүх юмд ингээд гоё хандах юм бол одоо тэр юун хүртэл ирж байгаа л байхгүй. Тэгээ өмнө нь бол яхаа ингээл хамт явж исэн. Тухайн тэмцээнд л би ганцаараа явсан л да. Хамт явж исэн хүмүүс одоо бусад тамирчид яа дэмдэггүй багш нартай нээжтэй бас наатай адилхан тэгдэг л. Тэгээ яг ганцаараа явах болсон чинь бас жоохон ач холбогдлоо. Тэгсэн тэгээ одоо тэр далбайг бол хадгалаад ерөөс нэндэгнал бүхэл тэмцээнд авч явж байна. Тийм. Тэгэхээр төрийн мэн суулгалаа, хөшөөлөө гэдээ бас хүмүүсийн яриад байдаг байсан үг. Одоо туг далбаа маань бас тий. Яагаад бас тэгж удсан бэ гэхээр ер нь яхаа ингээл одоо сошиал хэрэглэдэг бүхэл хүмүүс мэдчихтэй сошиалор манай улс төрчид юм байна, нийгэм юм байна, болохгүй байна, бүтэхгүй байна. Одоо ирээл барыг стресс чинь ер нь бол яг нэг талаараа тийм л дээ. Нөгөө талаараа яг ингээд олон улсаар ингээд яваад үзэхээр хүн яг Монголоо сандаг. Төрсөн нутгаас санаа штэ. Гэл тэмцээн уралдаанаар явж явал цанаг сайхан хөдөө яваал. Гол усны чимээ хараал, уул усаа хараал, тайвширх хийсэн. Гэл хүн болгонд юм бодол төрж байгаа штэ. Тэгэхээр яалчгүй л хүний одоо муу сайн ч хүний их орно тий. Тэн чи миний аав ээж төрж өсөж байгаа гэл бодохоор тэгэл яалчгүй л одоо муутай сайнтай ч гэсэн тэгэл улсынхаа нэрийг гаргах гал явна штэ. Хүнлэмж тий. Тэгж л боддог доо. За. Одоо бильярдыг ингээд магадгүй над шиг ингээд бүр амар дурдлаад спортын төвшөнд нь хүртэл тоглодоггүй, үзээгүй, судлаагүй ч юм уу хүмүүс ахын бол ингээд өнгөцгөн харахад нэг юм алаг тэгээд ийм нийл өнгийн одоо ийм л хоёр шааргал байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг энэ спортоо үзэг сонсогчтой жоохон танилцуулбал те. Ер нь мэрэгжлийн төвшөнд хідэн төрлөө байдгийн, энгийн төвшин яадгийн. За ерөнхийдөө бильярд маань болохоор снукер, американ пул, каром нөхгүй бильярд, тэгээд
хейбол буюу одоо манайхны сайн мэддэг одоо хуучин гадамада байсан нэг бильярд гэдэг да. Ногоон цэмбтэй тэрийг хэлж байгаа. Ингээ ерөнхийдөө 4 5 төрөл байдаг. Бас англи бильярд гэдэг бас бильярд гэдэг. За одоо тэр нь болохоор Монгол нэг байхгүй хаа. Тэг ерөнхийдөө нэг 3 төрлөөр их хвчлэн Монгол байгаа. Миний хувьд болохоор American pool, хейбол, снукерээр голчлон одоо бэлтгэл сургалт хийж явдаг. За одоо тэгээ бүхэл төрөлд нь оролцоод амжилт үзүүлээд явах боломж бол байгаа. Снукер болохоор ийм том ширээтэй, жижиг шаригтай. Тэгээд өнгөөр нь одоо оноо хөөж хин өндөр оноо авсан хожиж тоглолтыг тийм дүрмтэй. Хейбол бол American pool болохоор алагц цул гэдэг бидний мэддэг те. Алагц цулаар нь хамгийн сүүлд хар ширгийг авсан хожих тийм дүрмээр бас тоглодог. Мөн 1-9 бөмбөгийг үрж жагаад хамгийн сүүлд 9 бөмбөгийг авах тийм дүрмүүдтэй бас тоглодог. Тэгэхээр яг нөгөө ингээд амаараа хэлэхээр зарим нь бас ойлгохгүй ч магадгүй. Яг бильярд тоглодог хүмүүс бол бүгдийг мэдж байгаа. Тоглоом хүмүүс бол мэдгүй байх. Тэгэхээр яг нөгөө тоглож үзээд тэгжил мэдэх байхтаа л гэж бодож байна. Ер нь юм гэдэг эхлэхдээ хамгийн хэцүү байдаг. Эхэлчихэл юм бол цааш ямар нэгэн байдлаар явах гад байдаг шүү дээ. Одоо жишээлх юм бол хүн болгоны тэр дундаа бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн мөнхийн сэдв болсон фитнес клубд явах, таргалалт гэдэг зүйлтэй тэмцэх асуудал яаж эхлэх вэ гэдэг л хэцүү байгаад. Тэгвэл яг энэ бильярдын спортонд бас эхлээд одоо цохоор мохорыг авах ёстой мó яах ёстой те. Эсвэл зүгээр эхлээд ер нь юун дээр хамгийн эхлэх вэ гэж юм те. Тэгээ ер нь хамгийн ихэнд бол хүн яг сурах хэрэгтэй. Одоо техникээ сурах хэрэгтэй гэсэн. Зөв техникээр одоо ширээн дээр хэвтээ сурах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо бүх одоо булчин одоо зөв ажиллаж эхэлнэ. Буруу техникээр сураад дараа нь тэрийг засна гэдэг бол маш хэцүү. Мод зохиорын хувьд бол эхлээд одоо техникээ сураад 1 ганц 2 зохиод эвсэлтэй болсныхаа дараа бол яг хувийн өөр ингэсэн модтой бол зүгээр бах. Тэгэхгүй юу амар модаа бол тий. Тэгэл бас дими бах. Тэгээд одоо гол нь түрүү хэлснээр нас хязгаарыг хамаарахгүй гэдэг байна шүү тий. Тийм болохоор ямар ч насны ямар ч хүмүүс ирээд та бүр тэтгэртэй гараад хийх юм олдохгүй бол бильярд тоглосон ч болно шүү дээ тий. Залуу хүмүүс бол бүр багаас дүн одоо ингээл өндөр намаараа ширээндээ хүрээл байж хат бол тэгэл бэлтгэлээгээл гоё амжилттай үзүүлэх гээл явж болно. Бүх юм нээлттэй байна. Одоо бол ингээл нөө сошиалор бүх юм ингээл хараад мэдээлэл аваал тий. Сурыг ивэл тэгэл бүх юм л байна да. Одоо клубүүд бол бүгд л мэрэгжлийн тамирчидтай болцгооцсон. Одоо нэг клуб гэхэд нэг 4-5 мэрэгжлийн тамирчин хариалагдж байна. Тэгэл очиод асуувал ингээд бол бүгд л үгүй гэхгүй байна. Монгол гэхээс л одоо Азийн орнууд эсвэл Европын орнуудаас гэдэг юм хамгийн хүчтэй өрсөлдөгчд ер нь аль орны тамирчин вэ? За ер нь хятад л байна да. Тэг хятад бол одоо реалчуд тасарчаад байна. За снукерээр бол хятад, англи, энэтхэг тий Иран гэл ингээл зөндөө орнууд байна. Тайланд төрлөөр өөрлөлтөө одоо юугаар American pool-ээр бол одоо англи тэгснэ юу ч гэдэг 50 ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг нөө төрлөөл болох хэрэгтэй гэх юм уу. Бидний хувьд бол алийг сурах боломж байна. Яг тэгэхээр урагшаа хэл даваал одоо бүр бильярдны ахтам хүртлээ штэ. Тусдаа хот мужид нь ахтам нэгтцээ очивол ахтамд нь сураал тэгэл лаглаг багшаар нь заалгаал тий. Тэгэл нэг амжилт үзүүлчихэд тэгэл тасарсан амьдралтай болохоор тийм боломж байна да. Ер нь бол яах вэ гэхээр задгаа сайхан сэтг тий. Хил дамнаж сэтг. Бүр дамнаа цаашаа сэтг. Өөрийгөө бүр нөгөө хүн маш их зүйлийг мөрөөд хамаагүй чи хүрч чадахгүй ч байсан байж болно. Гэхдээ тэрнийхээ багахан хэмжээнд хүрхийн төлөөч бас хамаагүй тэмцгээл маш олон сэтгч нарын үг байдаг штэ тий. За яг үүнтэй адилхан наран туяа таны өөртөө одоо амьдралын баримтлагдаг зарчим бөгөөд хэлэх дуртай үг юм сонсъё. За миний хэлэх дуртай бол санаан чинь багтсан юм, зайн чинь багт юм аа гэж. Тэгэхээр чи санаж бодож явж л бол тэгэл хувь зайн чинь нэгдэл
Тэгэл бүх юм сайхан болно л гэсэн. Хит нэг тийм амар шуналтай байгаад хэрэггүй бах. Тэгээд нэг гоё зөв хүн байх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд гол нь өөрөө өөртөө гоё өмнөж л байвал зүгээр юм болоо даа л гэж бодож байна доо. Тэгээд тууштай байх хэрэгтэй. Ямар нэгэн юмд сэтгэлээсээ тууштай л хандах хэрэгтэй. Тэгэх юм бол тэгэл одоо зам жимэн тэгээ өөрөө хаяанда гараад ирдэн дөө. Тий. За баярлалаа. Ингээд бидний урилгыг маш таатайгаар хүлээн аваад бэлтгэл сургуулиудаасаа цаг заваа зарцуулаад гаргаад ирсэн танд баярлалаа. Бас удахгүй болох тэмцээн уралдаанд нь маш их амжилтыг хүсье. Монголын ард түмэн бүгд тэр өдрүүдэд наран туяагаар амьсгалж бас түүний төлөө зүрх сэтгэлээ зориулах байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ их амжилтаас давсан амжилттайгаар бас эргээд магадгүй энэ ширээндээ бид ярилцлагаа үргэлжлүүлэх байхаа гэж бодож байна. Ингээд урилгыг мань хүлээн аван ирсэнд баярлалаа. За баярлалаа. Өрсөндөө баярлалаа. Тэ танай нэвтрүүлгийн хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд өшөө бол амжилт гаргаад ирнэ. Тий.